Аливаа хотын үзмжийг тодорхойлдог зүйл бол хотын тогтчлт. Тэгэхээр хотын тогтчлт гэдэг маань өөрөө хүн зориулагдсан, хүний тогтох гэдэг зүйл зориулагдсан ингэж хийгдсэн байх ёстой зүйл байдаг. Тэгэхээр хүн зориулагдсан тогтчлт гэдэг маань явган хүний зам нь бүдрээд унчихгүй, өвлөнд халтраад унчихгүй, зун нь халаад байхгүй одоо байх нь л байна шүү дээ, тий. Тэрнээс зүгээр л одоо чулуу одоо ингээд чулуугаар хийсэн зам гоё байна гэдэг ойлголт бас тэр хүн тохирсон, хүн зориулагдсан тогтчлт мөн үү гэдэг дээр бас л асуудал. Тэгэхээр хотын тогтчлтыг үнэлдэг бас нэг шалгуур нь хотын эмэгтэйчүүд байдаг гэнэ. Тэгэхээр эмэгтэйчүүд маань биднээс илүү гоё ганган дэгжин хувцлах дуртай, загварлаг хувцлах дуртай байдаг. Тэгээд тэрийгэ өмсөд ингээ хотын гудамжаар явна гэдэг өөрсөнд нь их тааламжтай байдаг төдийгүй хотын эргэн тойрон тэр бүх орчиндөө ийм гоё сэтгэл, ийм гоё өнгө авчирдаг ийм зүйл. Бид нар залуу байхад Улаанбаатар хот маань 100-ны хэдэн сар үнэхээр гоё болдог байсан. Яагаад гэвэл 100 нөгөө гадаас сурдаг оюутнууд ирдэг. Тэгээд бас нэг урлагийн наадам ийм зүйл 100-ны цагаар их хотод их болдог. Тэгээд тэр үед нөгөө гаднаас ирсэн оюутнуудын өмссөн хувцас, тэр дэгжин загварлаг байдал энэ бүх юм тэгээд нөгөө зохиогддог арга хэмжээнүүдтэйг нийлээд 100-ны энэ 3 сар бол хот маань үнэхээр гайхамшигтай өнгөлөг хот болдог байсан. Тэгэхээр одоо ч гэсэн ялгаагүй. 100-ны дэлгэр цагаар л бид нар чинь нэг өнгө ордог шүү дээ. Хүүтэн үед бол ерөнхийдөө л монголчууд бараа хувцлах дуртай. Тэгээд нэг бараа ийм л өнгө төр аюустай байдаг. Тэгэхээр тэр өнгө оруулдаг зүйлийн чинь нэг их чухал юм бүсгүйчүүлийн гутал. Гутал гэдэг өөрөө загварлаг дэгжин байх тусмаа үнэтэй байдаг. Тэгэхээр тийм загварлаг үнэтэй гутлыг өмсөх нөхцөл байхгүй бол эмэгтэйчүүдээр гутлыг өмсөхгүй. Тэгэхээр хотын гудамжаар маань гой ганган дэгжин үзэсгэлэнтэй бүсгүйчүүд урамтайхан алхаж байгаа бол тэр хот тогтчлт сайтай хот байна л гэсэн үг. Тэгэхээр одоо яг Улаанбаатарын өнөөдөр нөхцөл байдалд бол эмэгтэйчүүд битгий хэл эрэгтэйчүүд нэг цэвэрхэн гуталтай гараад явах боломж тэр болгон алгал байна. Тийм учраас тогтчлт гэдэг зүйлийг бид нөгөө хүн төвтэй хот гэж яриад байгаа тэр зүйлийнхаа их чухал зүйл гэдгийг бид нар ойлгох ёстой. Тэгээд тэр тогтчлт гэдэг зүйлийг маань хийгдэж байгаа тэр хэлбэр маяг, тэр зориулалт яг хүнд зориулагдсан, хүний хэрэгцээг хангасан ийм л зүйл байх ёстой.